Hi. Шинэ 7 өдрийн мэнд. Шинэ сарын минь юм шүү те бас. Юу лээ? Тийм л үү? Юу Өмнөх вэ? подкастаа бичснээс хойш өмнөх подкаст чи зоорлоо. 7 өдрийн өмнө орсон гэдэг чи өнөөдөр чинь 6 сарын 10 юм гэхээр шүү. юу? Биш. Сар биш юм байна. Бид хоёр подкастаа нэгд өдөр бичээд хоёр дахьад оруулдаг байхгүй юу? Тэгээд сонсогчдоо бас сонсож байгаа өдрийнх нь минь төргий. Энэ өдрийн яа. 7 өдрийн сайн сайхан юу вэ? Тэр юу ах вэ? Ажил гэр гэл. Сая бүтэнсэ өдөр биш хагас өдөр нэг хүүхдийн өсний найранд явж ирчээ. Үгүй тийм үү? Өсний найранд явж ирчээ. Юу стори энэ хийдэг болохоор тийм мэдэхгүй юм да тийм. Харин тийм. Миний амьдрал чи хийл таад байдаг шүү дээ. Тэгээ ямар танихгүй хүүхдийн юмнаар хийгээд байж тань шүү дээ. Тийм дээ, тэг жоох хүүхдийн юм. Тийм жоох хүүхдийн юм хий. Өсний найр гинэ. Нэг насны төрсөдөр. Буруу ярьлаа. Ажлын газрынхаа хүүхдийн нь хүний хүүхдийн нь. Үгүй хинэ найзынх нь хүүхд. Анх удаа л харлаа. Анх удаа л жилийн дараа найзуудын бас харлаа өчигдөр. Тийм. Уржигдэр юм шүү дээ. Тэгэл бажулвэн чамар сонин сайхан. Энэ зураг мурга авахуулаад яаж ч юм. Тийм өчигдөр тэгээд ярьж ирсэн зургандаа орсон гоё нөө. Тэгээ яг нөгөө ориг юу зураг нь болохоор нэг сарын дотор бол гарчих юм шиг байна. Тэгээд яг бүх ахуулсан зургаа бол мэйлэр тэгээд одоо нэг маргааш нөгөөдөр ирчих гэсэн. Зөө. Тэгээд 3 зураг өгнө гэлээ. Тийм 3 зураг аавна. Өөрийнхөө 2 зураг тэгээ багштайгаа хуулсан нэг зураг гэх 3 үндсэн зураг. Зураг авах процесс нь бас амар уддсан билээ. Бид хоёр ч бүр 5 цагийн турш зураг даруулсан шин. Тийм үү. Тийм. Тэгэл бүр амар үлсөөд ядраад жинхэнэ төвчээр ус шаарддаг тэмлээ хөрхөн. Ажил хоёр ч хоол ундаа нөгөө нэг бас амар хассан юм тий. Тийм. Тэг би нөгөө урд өдрөөс нь хойш ус хоол бүх юм ингээ хассан байсан. Болохоор бүр тэг яах гоо сайхан зөлөөс эрэхтэй. Гой зурагтай болох зөлөөс эрэхтэй. Тийм гой зурагтай болох зөлөөс эрэхтэй. Гоё л юм лээ нэг тийм эмгтэйлийн мэдрэмж аваад. Нүүр мөрөө бодуулаад ингээ өдрөөс нэг өөр байхаар ч бас гоё юм бэл. Угс гоё харагдлаа. За надад нэг тиймэрхүү сонтой. Одоо энэ 7 хоног ингээ шалгалтын 7 хоног эхлээд хичээл амрах болчлоо гэж. Зөө. Харин үнэхээр хурдан минь үү. Солонгост ер нь цаг хугацаа өнөө хурдан өнгөрөх юм уу? За тийм өнөөдөр хоёр гоё тийм гэгээлэг сэдв бэлдсэн байгаа тий. Өмнөх 2 дугаар дээр жоохон даркер хоо юм ярьсан байгаа. Өнөөдөр гоё өөрийгөө хайрлах талаар ярина тий. Тий. Гоё гэгээлэг зүйлийн талаар ярьцгаахаар болсон. Тэгээд ер нь бол ингэ бодоод хасан чи ингээд бид нарыг жоохон байхад одоо аав ээж нар ч юм уу эмээ өвөөнөр ингээ бусдыг хайрл, бусдыг хүндэл гэж ингэж айгуу заад сургадаг гэсэн мөртлөө энэ дундаа ингээ орхигдуулсан юм ингээ өөрийгөө ингэж хайрл, өөрийгөө ингэж хүндэл, өөртөө ийм гоё бай гэдэг нэг тийм юм нэг зааж хэлдэггүй байсан байгаа маа тий. Одоо л яг нэг тийм self care тэгэл өөрийгөө хайрлах, self love ч юм уу нэг тийм нэр томьёо амар их ашиглагддаг болсон. Тэгэл хүмүүс ер нь бол өөрийгөө хайрлах тухай ч гэсэндээ айгу тийм өөртөө гэсэн өнцгтэй бодолтой болцооцсон юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тий. Ер нь одоо яг залуу үеийн хүүхдүүд яг өөрийгөө хайрлах тал дээр бол айгу мэдлэгтэй байгаа хэ ойлголттой би явж байгаа хэ тий. Манай яг дээд үеийнхэн бол яг одоохонд бас сайн яаж өгөхгүй байгаа юм шиг байна ер нь.
Тэгээ бас ингээ бодоод хахад ер нь дээр үеийн одоо манай аав ээжийн үеийн хүмүүс ч гэсэн ер нь амар тийм олуулаа хүмүүс байдаг штэ айлаас. Тэнгүү тэгэл багасаа ер нь их чигээ дүүгээ ч юм уу одоо өөрөөсөө илүүтэйгээр гэр бүлийнхаа хүмүүсийг ингэж дандаа илүүд үзэж ингэж илүү өөрийгөө ингээ хойно тавьж бусдыг ингэж амар боддог. Тэнгүүд яг тийм өөрийгөө хайрлах маярлах гэсэн яг тийм зүйлийг баг бодд юм уу тэд нар гэдэг байхгүй юу? Яг тэр хүмүүсийн ойлголтод өөрийгөө хайрлах гэдэг нь бас ямар ойлголт байдаг бол гэдэг бас сонирхол юм. Тэ? Өөрийгөө хайрлаж сураагүй ч баг өөр хүний хайрлаад ихсэн тий. Өөр хүний хайрлаад өөр хүүхэд нь гарч ирээ хүүхдээ яагаад тэл өөрийгөө амар гарууд нь хайцсан. Тий, ялангуяа одоо манай ээж нарын үеийн хүмүүс ээж тэр хараад хаа тэгэл хүүхдээ л гэдэг ингээд байдаг. Тий. Ер нь тэгэж анзаарагдаад байдаг шүү дээ. Гэтэ бас манай монголчуудын нэг тийм юм байна уу юу? Нийтлэг зам нь уу? Нийтлэг зам нь яг өөрийгөө ингээ гаргуунд нь хайчдаг. Бусад хүн нэгт байх хэрэгтэй юм шиг. Нэг тиймэрхүү юмтэй өсөд байгаа юм шиг санагдаад байдаг ш надаа. Харин нэг тийм сургахтаа угаасаа яг чиний хэлснээр нөгөө яг тэгдэж ш. Битээ ахыгаа тий битээ ихж байгаа ингээ ихч чинь тэгээд ингээл дандаа нөгөө нэг өөрийгөө биш нэг өөр бусад хүнийг л яг ингээ нэг тавих хэрэгтэй юм шиг бодоод идэв тий. Тэгэхээр яг тиймэрхүү нэг тийм юм байна гэдэг нэ. Харин тий. Өөрийгөө хайрлах гэж чи хизэнээс өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө бодох хэрэгтэй юм гэдгийг ойлгосон юм. Яг одоо ингээд бодож үзэхээр хоёул яг энэ сэдвийн талаар ярилцъя гэд нэг сэдвээ тохирсон да. Тэгвэл яг тэр үедээ би ингээд бас хувьдаа ер нь өөртөө ярилцаа бодож байгаа штэ. За ер нь би ингээд яг өөрийгөө яаж хайрлах юм бэ? Өөрийгөө хайрлах гэдэг нь миний хувьд ямар тодорхойлт юм бэ гэх ингээд бодоод үзэж байгаа байхгүй юу. Тэгвэл би одоо ингээд ер нь одоо сүүлийн 24 онд л ингээд одоо арай илүү өөрийгөө ингэж хайрлж сурч эхэлж байгаа юм шиг өөр төрөө дүгнсэн. Тэгээ өмнө нь болохоор ингээд миний хувьд ингээ өөрийгөө хайрлах гэдэг ойлголт нь одоо нэг арай тийм материалистик талаасаа гэх юм уу? Зүгээр одоо ингээл би арьсаа арчилж байгаагаа үсээ арчилж байгаагаа ингээл тиймэрхүү юмнуудаа л ингээд би өөртөө анхаарал тавьж гэн өөрийгөө хайрлж гэн гэж боддог байсан. Тэнгүүд яг ингээд тулсан юм дээр бол яг тийм үү яг өөрийгөө хайрлаж байгаа бол байсан бол үгүй аахгүй одоогийн өнцгөөс ингээд өгнө бодоход тэгэл өмнө нь ингээд найз залуутаа байхдаа ч гэсэндээ дандаа өөрийгөө ингээд хойно тавьдаг. Тэгэл нөгөө хүнийгээ л гэдэг тэр хүндээ л ингээд бүх юмаа зориулаад яг өөрийгөө ингээд үргэлж хоёрт нь тавьдаг байсан байгаа байхгүй юу? Тэнгүүд одоогийнхаа өнцгөөс ингээд бодоод үзэхэд одоо болохоор арай илүү одоо ингээд өөрийгөө ер нь хайрлаж сураад ер нь бол өөрийгөө хайрлах гэдэг тодорхойлолтондоо ингээд хүрч байгаа юм шиг санагдаад байгаа. Тэр үйлдэлүүдээ хийж эхэлж байгаа гэх юм уу? Таны хувьд өөрийгөө хайрлана гэдэг яг юу гэсэн ойлголт байдаг вэ? Миний хувьд болохоор юу гэхдээ ингээд яг ингээд мэдээд байгаа юмсээ хүнд тайлбарлаж чадахгүй юм тэгээ. Одоо та ингээд ер нь ямар үйлдэл хийжээ тэрийгээ за би өөрийгөө ингээ хайрлаж байна да гэж боддог вэ? Би ингээд бусад хүний өмнөөс санаад зовхоо болсныгоо өөрийгөө амар хайрлаж байгаа юм шиг санагдсан шин. Би өмнө нь нөгөө нэг энд ирчээл тэгээ ээж минь тэгж байгаа да ихч минь хийж байгаа да за ихчийн тэр хүүхэд ингэж байгаа да скол эмээ минь одоо тэгж ин да одоо би эндээс мөнгө явуулах хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэл тэр чи оюутан байснаас надад тэгж илэрхийлээд ах мөнгө төр их гарахгүй штэ явуулна. Тэгвэл би өөрөө энэ чинь бараг л хоосон шахах үлдчихэж тэрэд рүү ингээл юм явуулаад ингээл нэг жоохон ч гэсэн тус нэмэр болчихгүй амар хичээдэг байсан бохгүй юу. Яг уу тэд нар тус нэмэр болж байгаадаа баяртай байдаг байсан ч гэсэн цаагаараа ингээд өөрийгөө амар нөө хүчлээд заван барин тэгдэг байсан бохгүй хит их ажиллах
хичээл амандаа ингээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй ингээд ажил мөнгө гэж явсаар агаад өөрийгөө хайцсан. Тэгсэн юмнаас одоо ингээ бодохоор эргээд тэр хүмүүс маань юу намайг тэгжсэн юм гэдгийг мэдтiin болоо да гэж бодогддог аахгүй заримдаа. Бүр амар их ингээл юм өгөөл туслаал ингээд байгаагүй ч гэсэн би тэр хүмүүс рүү явуулсан юм а би өөртөө зарцуулсан бол өөрийнхөө одоо ядсан нөө мэдлэг боловсрол сургууль дээр зарцуулсан бол одоо арай өөр байх юм санагдаад байгаа байхгүй юм. Ядаж ажил хийгээгүй би зүгээр хичээлээ хийсэн бол бас арай өөр хасан штэ. Яг тэр тал дээр өмнө нь айгу алдсан юм байна да. Тэгээд тэр хүмүүсийн өмнөөс амьдарч байгаа юм шиг амьдрахаа болсон нь одоо миний өөрийгөө хайрлах ихний алхам болсон юм уу? Ер нь бол одоо өөрийгөө өөртөө сурцуулаад тийм. Өмнө нь угаасаа тэгж чадахгүйсэн шүү дээ. Тэгэл ингээл би чамааг өсгсөн, би чамааг ингэсэн гэдэг нэг бидэрс нэг тиймэрхүү юм бидэрс нэг. Гэр бүлтэйгээ ярихаа гэр бүлийнхэн нэг тэгдэг шүү дээ. Танаа дүү чи ингэдэж шүү дээ. Одоо ах чи ингэдэж шүү дээ. Ахтаа тгийж ингэж гэл тэр хүмүүсийн амьдралаар би амьдраагүй шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс 1000 шийдвэрийн гаргаж өгөөд тэр хүмүүс ингээд миний шийдвэрийг дагаа явахгүй. Би тэр хүмүүсийн өмнөөс зүр димэйл ингээд санаа зовоо яваад гэсэн үг шүү дээ. Мөн тэр миний тэр санаа зовж байгаа чинь надад эргээд амар сөрөг нөлөө үзүүлж байгаа байхгүй юу тий. Амар их тархиа амар их зовоож юм. Бүтэн нартаа хонж чадахгүй байна. Тэгэл өөрөө ингээд солонгостойгоо хүмүүс амар жаргаад байна гэж боддог байхгүй юу хүмүүс. Тэгэл хүн болгон за чи наа амч жаргалтай л байгаа. Зовоогүй л байгаа. Монголд амар байна. Аим шиг юм байна гэл. Тэгэл ярих болгонд урдаас тийм хэлээд хахад нөгөө би би нэр жаргаад ч байгаа юм болоо гэж бодсон юм. Ингээд жаргаад байгаадаа бараг ингээд гимшиж идэг болсон байсан шүү дээ. Би нэгсэг бүр. Тэгээд ер нь амар стресстэйсэн ингээд ер нь л айгүй стресс хэцүү байсан. Заахс нь одоо миний буруу юм шиг би ганцаараа энд ирсэн бүр миний буруу юм шиг би одоо энд ирсэн гэдэг гэр бүлийн ингээд бүгднийг тийжийгээд авч явах хэрэгтэй. Өөрийгөө хаяад ингээд тэр хүмүүсийг гэх хэрэгтэй юм шиг надад нэг жоохон тийм гэмшиг сэтгэл төрүүлдэг гэсэн амарсан уу? Ер нь бол та яг хөө ингээд гэр бүлийн нэгийг ингээд боддог байсан ч гэсэндээ гэр бүлээс чинь эргүүлээ танд өгж байгаа хариу нь таныг заавал тгийх ёстой юм шиг тийм хандлага гаргаад байдаг байсан гэж үү? Тий. Заавал тийм яг тийм юм гаргаад сахгүй. Тэнгүүд нь хэлж чадахгүй явсаар байгаа л тэгэл 5 6 жил өнгөрөөл сүүлийн одоо нэг 2 жилээс л яг сүүлийн 2 жилээс л яг өөрийгөө бодох хэрэгтэй мэн өөрийгөө хайрлах хэрэгтэй мэн гэж тиймэрхүү юмнуудыг сурж байгаа байхгүй. Тэрнээс эхний хэдэн жил бол энийг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг л хэлсэн шүү дээ. Яг өөрийнхөө төлөө хийсэн юм гэсэн зөндөл байгаа л да тий. Тэг ингээд нэг юм нэг дарамттай байдаг байсан юм аа. Дарамттай. Нэг тэдний өмнө хариуцлага хүлээх ёстой юм шиг тий. Хүлээх ёстой юм шиг. Тэр хүмүүс чи одоо бүгд нас биеийн гүйцсэн том болцгооцсон хүмүүс өөрсдөө амьдралыг бол өөрсдөө аваа ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүүд ингээл цалин хүрэлцэхгүй ингэхгүй ингээл ер нь энд байдаг монголчуудын дийлэнх нь ер нь тийм асуудалтай тулгардаг байна. Тийм бах. Гэр бүлийнхнийхаа төлөө өөрийгөө хайцдаг. Тэгэл яалтчгүй тэгээ нөгөө нэг Монгол дахь асуудлыг ингээд өөрөө ч гэсэндээ мэдж байгаа болохоор за нөгөө хэдтэй ч гэсэндээ ингээ мөнгө явуулъя да гэл одоо ингээд нэг хөөрхий энд байдаг наад зэгчгээ харахаар яг тэгдэг байхгүй ингээд ямар нэгэн одоо цагаан сарын баяр ч юм уу ямар нэгэн том баяр болно шүү дээ. Тэнгүүд л одоо хамгийн их ингээ мөнгө явуулж байгаа нь манай тэрэгч гэрийнх одоо эмигийн цагаан сар хийж өгөх ч юм уу тий. Тэгэл яалчгүй нэг тиймэрхүү юм ажиглагдаад хаар тэр хүн ч гэсэндээ ингээд айгүй зовж мөнгө олж байгаа. Тэнгүүд яг тэр мөнгөө ингээд өөртөө ч ингээд 100% зарцуулж чадахгүй ингээд бас талаар гэрлүүгээ ингээд тэг ингээд ахаар. Гэхдээ яг хуу энэ бол ингээд бас нөхцөл байдлаасаа хамаарсан юм болохоор бас нэг хоёр талтай. Одоо танаас тэгвэл одоо ингэж хэсэ заяа.
Өөрийгөө хайрлах, тэгээд хувиа хичээх гэдэг одоо хоёр асуудлын ялгааг нь гаргаж тайлбарлавал та юу гэж тайлбарлах вэ? Хувиа хичээх үү? Гэтэ хувиа хичээх өөрийгөө хайрлах хоёр уу? Энэ хоёр юу н холбоотой зүйл гэж бодож байна уу? Холбоотой байхаа. Одоо ер нь бол ингэж байгаа штэ. Өөрийгөө хайрлах нь эхлээд одоо нөгөө өөрийгөө бусдаас ингээд нэгт тавь гэж байгаа штэ. Тэнгүүд энэ нь ингээд зарим талаараа одоо бусад хүмүүст ингээд хитрхээ хувиа хичээгээд байгаа юм шиг харагдах үйлдэл юм шиг надад бас санагдаад байгаа байхгүй юу? Бусад хүмүүсийн өнцгөөс харвал яг өөрийнхөө хувьд өөрийгөө тааж гисэн. Яг нэг удаа тусалж болно. 2 3 удаа за ингээд тусалчлаа. Тэнгүүд тэрний дараагаас ингээд тусламжгүй болох хэрэгтэйхгүй хүн. Нөгөө хүнд нь хэцүү байгаа штий. Тэр хүн хэрвээ бүр боломжтой те нөгөө ингээд санхүүгийн юунд хүрсэн ямар ч тийм санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тийм хүн байх юм бол одоо тэднэрт одоо бусад хүмүүс туслах нь бол баг юу ч биш штий. Ингээд өөрийнхөө амьдралыг дүнгийн босгохгүй л ингээл явж байгаа хүнээс энэ дагаа бидний нөгөө авж байгаа мөнгөний шууд Монгол мөнгөөр нөгөө нөөжүүлж бодоод одонгуутлаа тэр мөнгөө л шууд данс руугаа хийгээд одоо би 5 сая төгрөг Монгол мөнгөөр олдог байлиг 5 сая төгрөгөө би сар болгон хураагаад байна гэсэн үг биш шүү дээ. Тэнгүүд ингээд нэг ярддаг юм амар муухай тийм байдаг байхгүй. Хаста өндөр цалин авд юм байж ээж. Тэдэнд 200 сая төгрөг өгсөнгөө 100 сая төгрөг өгсөнгөө нэг тэдэн саяыг зээлчих гэсэн ч өгсөнгөө гэж яриад идэх байхгүй юу? Тэр хүн тэр 5 саяыг оллоо гэж 5 саяа хадгалаад байгаа юм биш шүү дээ. Энд чинээ байгаа тэр амьдарч байгаа байрныхаа төлбөрийг хийн, утасны мөнгө хийн, автобус унааны мөнгө, хоолны мөнгө хийн. Тэр цалингаас чи ингээл энэ чинь тэг өртөг айгу өндөртэй. Тэнгүүд тэр 5 сая миний тэр үед одоо авч исэн цалингаас миний гар дээр тэр бүх юмнуудаа төлөөд бараг нэг 200-300 мянган вон л үлддэг гэсэн бохгүй юу? Монголд бас тэр яг 2-3 жил өмнө зээлтэйсэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд яг миний тэр мэрийг мэдхгүй байж чи одоо тэдэн нүрийг олж иж мөнгө хураадгүй мөнгө зээлэхээр мөнгөгүй гэхийн гэж мэгээд идэг гэсэхгүй. Тэнгүүд үнэхээр боломжтой бол би туслана. Боломжгүй болоод чадахгүй нэ гэж хэлж байхад тэрийг ойлгохгүй байх юм бол тэр одоо хүн өөрийгөө л бодсон дээ шүү. Өөрийгөө хайрлаад өөрийгөө л бодсон дээ шүү. Чамааг ингээд боломжгүй гэдгийг хэлж байхад урдаас чинь тийм хариу үйлдэл үзүүлж ивэл өөрийгөө хайрлах хэрэгтэй байхгүй юу? Юу гэмэл чинтэй. Одоо ер нь бол зарим тохиолдолд бол зүгээр хувиа хичээсэн нь бол өөрийгөө хайрлах нэг хэлбэр. Бүр ингээд зарим хүмүүс байдаг шин ингээд өөрөө ямар ч боломжгүй хэрнээсээ хүнээс бүр мөнгө зээлэн бэрэн ингээд бус одоо гэр бүлийнхнээс юм нээс нөхцөд тусалдаг хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүсийг бол жоохон хувиа хичээгээд өөрийгөө хайрласаа л гэж боддог байхгүй юу? Энд бол бүр дийлэн маш олон тийм хүмүүс байгаа. Тэнгүүд одоо зарим хүмүүс бол ер нь юм ойлгохгүй хүмүүс бол одоо энэ надаа ингээд тусалж ин да гэж бодхоос илүүгээр алтай юм шиг бодоод. Тийм, алтай юм шиг бодоод за нэг тусалсан бол хоёртоо хэрвээ одоо үгүйгээ хэлчих юм бол одоо нэг үгдэг чинь тий үг мөг хаяал гомдож момдол тий ууралж муурлаа. Одоо нөгөө хүнийг ч гэсэн хэцүү байдалд оруулаад тухгүй байдалд оруулаа нэг тиймэрхүү хандлагатай хүмүүс бас мэрсээр байдаг шүү. Хүнд үгүй гэж хэлээд тэр нөгөө нэг зөрүүлж ирж байгаа хариу үйлдэл нь ямар байна гэдгээс шалтгаалаад одоо тэр хүн тийм нөгөө хортой харилцаа байна уу яг энгийн харилцаа байна уу гэдгийг шийдээд бас хортой харилцаагаа таслаж сурах хэрэгтэй тий ер нь. Тэр ч гэсэндээ бас өөрийгөө харилцаа ер нь бас нэг хэлбэр шүү дээ. Гэр бүлч тэр найз нөхөдч тэр хамт ажилладаг хүмүүс ч тэр ер нь эргэн тойрны бүх хүмүүсээс ер нь бол эргэн тойрны хүмүүсээ сайн л шинжих хэрэгтэй юм уу та тий? Ер нь гэхдээ хүнд бас хүрээлэл амар нөлөөлдөг шүү дээ тий ер нь ямар хүмүүс байгаа нь зүгээр л энгийн жишээ ингээ аваа ярихад бол зүгээр ингээд одоо юу гэдэм дээ
гэрлэн тохион дээр ингээд зогсож байгаа хүмүүс байлаа гэж бодоход хэрвээ ногоон гэрэл асаагүй улаан гэрлэр бүгдээрээ гарчвал дагаал нэг улаан гэрлэр гарчдаг шүү дээ. Ганцаараа нэг ногоон гэрлэр зогсоод байхгүй. Яг тэрэн шиг ер нь хүрээлэл бол тэгээл хүнд амар чухал. Ингээ хортой байлгаад байвал яг тэрийг дагаал чи ч гэсэндээ одоо нэг тийм хортой хүн болцсон байхаг үгүйсэхгүй шүү дээ өөрөө мэдлгүй. Тэнгүүд одоо би бас яг ингэж бодоод байгаа байхгүй юу. Ингээ өмнө нь би ингээд өөрийгөө хайрлах чаддгүй байсан гэж бодож байгаа шалтгаан маань би ингээ өмнө нь ерөөс ингээ өөрийгөө хувьдаа ингээ хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан байгаа байхгүй юу. Тэг ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүн яах вэ? Одоо ингээл бусадтай өөрийгөө ингээ амар харьцуулж байгаа. Тэнгүүдээ ингээ надаас ингээ гоё байгаа охтууд, надаас ингээ хөөрхөн мундаг явж байгаа охтуудад ингэж амар хатаархаж байгаа. Тэнгүүдээ яг ингээд тухайн үед ингээ хүрээлт байдаг байсан охтууд бас ер нь аль яг нэг тийм зан чанартай. Тэнгүүдээ ингээд хоорондоо амар одоо тэр бусад ингээ гоё байгаа охтуудыг амар муулдаг ч юм уу тий. Яадаг чинь тэгжээж одоо нэг өөртөөхөө нэг дутуугийн комплексыг нөхөд байгаа мó яагаад байгаа тий. Нэг тийм муухай хортой юм ингээд ажиглагтаад би тэгээд яг тухайн үед ингээд бас бодчихсон байхгүй юу. Би ер нь ямар муухай юм бэ? Ер нь надад яг ингээд гим хийгээгүй хүмүүсээ би одоо яагаад ингэж ингээд тий. Тэнгүүд яг тэр үе ингээ өөрийгөө ажиглангууд би амар завтай байсан байгаа байхгүй юу. Зориггүй. Тэгээд яг хөө ингээл зүгээр л өдөр тутмынхаа ажил хичээлийг хийгээ одоо мөртлөө ингээ бусад ингээ өөртөө ингээ анхаарах, өөрийгөө хоббигоо хөгжүүлэх яг тийм юм дээр ерөөсөө цаг гаргадаг. Өөрийнхөө дуртай ямыг олоогүй. Тэгжээ хүн чи яаж тэгээд өөрийгөө хайрлах вэ? Зүгээр ингээд орой ирээд л маск тавиал те арьс арчилгаа хийж байгаа. Энэ бол ингээл миний одоо өөрийгөө хайрлах хэлбэр гэдэг тухай үед ингээд бодцоо. Тэнгүүд яг тэр үедээ би яг тэр хортой харилцаандаа тэр чинь одоо ингээд миний ч гэсэндээ ухамсарын асуудал ч гэсэндээ ер нь хүрээлэл ч гэсэндээ бас нөлөөлж байгаа шүү дээ ерөнхийдөө бол. Тэгээд би яг тэр дундаа тэгэл байгаадсан бол би бол зүгээр хизээж хөвчихгүй яг тэндээ ингээд гацчих байсан байгаа байхгүй юу. Ер нь. Тэнгүүд ингээд би ингээд амар тийм тэр үед ингээ өөртөө итгэлгүй. Тэгэл яг нэг тийм амьдралаас авж байгаа тийм гоё таашаал байхгүй. Нээлээ бусдыг муулсан атаархсан нэг тийм муухай охин болоодсэн юм шиг санагдаа надаа. Өөрөө юу ч хийхгүй байж тий. Тийм өөрөө юу ч хийхгүй байж хийж байгаа хүмүүсийг одоо муулаад. Тэнгүүд одоо болохоор надаа ингээ бас ажиглагдчихж байгаа юм. Ер нь дийлэнх ингээд охтууд маань бас ер нь яг иймэрхүү зан чанартай охтууд бас байгаа шүү дээ. Тий ер нь одоо ч гэсэн яг одоо намайг ингээд ярангууд хүмүүс ингээд дотроо бас бодож иж магадгүй нэрээ надад ч гэсэндээ иймэрхүү юм зан чанар байдаг штэ гэх ингээд хэрэг бодож ивэл тэрийг ингээд өөрөө өөртөөгөө ажиллаад тэгээд хүрээлэлээ солих ч юм уу те ямартай ч ингээд тэр байдлаас гараарэ гэж би ингээд хэлмээр байна. Тэгээ хэрвээ ингээд хүн өөрөө өөртөө ингээд цагаа зарцуулаад өөрийнхөө дуртай ямиг олоо эхэлчих юм бол ямар ч тийм одоо бусад хүмүүсийн амьдрал руу хошуугаад өрөх цаг заавчгүй сонирхолчгүй болт юм билээ. Тэгэж би бодсон. Тийш дээ. Өөртөө яг зөв анхаарлаа тавиад өөртөө яг яаж харьцах ёстойгоо ойлгочихоор үсийг буцаад төвшөрчж байгаа байхгүй тий. Тийм. Тэгэл бүх юм аяанда ингээд нэг зэгцрээд ирж байгаа. Тэгэл эргэн тойрны хүрээлч өөрчлөлт өөрчлөгдөд ирж байгаа үстэй ер нь. Хүн ер нь тэгээд үнэхээр одоо хүн ер нь найзгүй байсан ч бас болно шүү дээ. Яг хүнд найз хэрэгтэй ч гэсэн үнэхээр зөв найз нь байхгүй бол хүн ганцаараа байсан ч болно шүү дээ. Ганцаараа бас байж сурах хэрэгтэй тий ер нь. Байж үзэгч хэрэгтэй ер нь. Тийм байж үзэгч хэрэгтэй. Хүн уусаа гэхдээ ирээдүйд мэдээж ингээл гоё гэр бүл захиагаал ингээд олоолаа болоод ингээл амьдрал явна штэ. Амьдралынхаа явцад хүрээлэл нэмэгдээд. Тэгээ үнэхээр яг ганцаараа байх яг энэ цаг хугацаагаа бас өөрөө өөртөө ажиллаад яг мэдрээд өөрийгөө юунд дуртайгаа бас ингээ олж сурах хэрэгтэй гэж би бодоод байгаа. Яг үнэ. Тийм. Тэгээд ер нь өөрийнхөө одоо ингээд өөрийгөө хайрлаж байгаа бас нэг ойлголт гэвэл миний хувьд өөрийнхөө одоо аз жаргалын гормоныг ялгаруулах үйлдэлийг олох хэрэгтэй юм шиг байна бас. Юунаас одоо би аз жаргалтай болд юм байна. Юунаас би ингээ гоё мэдрэмж авт юм байна гэдгийг олох хэрэгтэй гэж боддتي. Тэнгүүд танд одоо яг тийм таныг хийхээр аз жаргалтай болгодог тийм үйлдэл чи юу вэ? Надад уу?
хоол идэх. Хоол идэх, унтах гэж. Унтах, хоол идэх. Ер нь аз жаргалыг чи амар амархан юмнаас л олж мэдэрнэ шүү дээ ер нь. Тийм шүү дээ. Хүн ер нь ингээ Тэгэхээр харж тийм чадвал. бүр ингээд олж чадахгүй байх юм бол бүх юмыг оролдож үзэх хэрэгтэй те ер нь. Оролдож үзэж байгаа л хамгийн сүүлд би бол хоолн дээр буусан. Нэр амттай гоё юм идэхээр бас гоё л ш. Хотлаа. Гэтэ хүн хоол идэж яаж жаргалыг мэдэрдэг хүмүүс байгаа ш зарим хүмүүс. Ямар хоолн дуртай, ямар амтсан дуртай, ямар ингээд ийм ямар төрлийн юм мэдэж ууж ийж ингээд жаргалтай болдгоо ч юм уу. Ингээ эрүүл мэнд хэрэгтэй үү мэдэхгүй гэд ингээ яг яагаад ч мэдэхгүй хүмүүс байдаг ч ер нь. Цадчихлээ үл юу ч үзээ яг уу. Тийм. Их хоол л байвал гоё юм уу гэж ингээд. Ер нь тэгэл яг өөрийгөө хайрлах эхний шинжинд ер нь яг өөрийнхөө юу дуртайг олж мэдэх юм байна л да тий бас. Хоолн дээр ч гэсэндээ тий. Тийм. За яг хүнд үгүй гэж хэлж сурчаад дараа нь хүний өмнөөс амьдрахаа болж сурчаад дараа нь өөрийнхөө дуртай юмнуудыг олж нэхгүй бол бас хэцүү байна ер нь. Шууд ингээ өөрийнхөө дуртай юмнуудыг олж нээх гэж ирж байгаа. Иргэн дөрнөөс ингээл амар халдаал идэж хүмүүс. Тийм шүү. Иргэн дөрний хортой юмнууд байгаа бүгднийг холдуулчаад тэнгуулээ өөр дээрээ ажиллаад би лав ямартай ч тэгсэн л юм бэлээ. Иргэн дөрний тийм одоо жоохон онцгой тиймэрхүү онцгой мэдрэмж өгдөг онцгой тийм хүмүүсээс өөрийгөө холдуулаад хүнд үгүй гэж хэлж сураад тэрнийхаа дараа яг өөр дээрээ л ажилласан юм байна дөө. Би яг юу хийвэл аз жаргалтай гэдэг. Гэсэн чинь хоол идэх жоохон хоол идэхээр аз жаргалтай болдог л тоо. Тэрний дараа бас би чинь зураг зурд юм билээ ш нэрээ. Тийм үү. Жижиг канвас нөгөө юм жижиг усан будгаар ингээл дуртай зураг зураал дуу тавьчаад хажуудаа нэг вайн ч юм уу сквал пив мэгжүү тавьчихгоотлаа. Тэрийг уунгаа ингээд дуртай юмаа зураад. Тэр зураг зурж явж байгаад тэрний дараа хумс будах сонирхолтой мэн гэдгийг олсон шүү дээ. Хүмүүсээ буддаггүй, ерөөсөө гар хөлөндөө юм хийдэггүй. Тийм яах гэж хэлдэг вэ? Мөнгөний гар зэмтэх гэж боддог байсан юм. Гэ хийгээд ирэхээр айгуу гой сонирхолтой. Амар тайван болоод би хичээл хийхдээ тэгж 5 6 цагаар суудаг биш байсан бохгүй юу? Тэгээд зураг зурх юм бол хэдэн цагаар ч суун, хумсаа бодох юм бол 5 6 цаг ч хамаагүй суун. Өглөө 10 цагт босч будч юм нөгөө хумс дээр нөгөө янз бүрийн зурдаг шүү. Тийм хичээл орой бараг 7-8 цаг хүртэл сууж мөцөй байдаг ш надад гэртээ амарсан үедээ. Заавал ингээл гарч орж хүн амтандаа уулзаад хөдөлгөөн хийгээл ингэхгүй ч гэсэн ингээд зүгээр иргэн төрний байгаа юмнасаа тиймэрхүү юмнуудаа олсон юм уу ер нь? Тэгээд ер нь бас тэгэл 5 6 7 цаг ингээд суудаг гэдэг чинь бас тэр чинь баггүй байх цааш тий. Тэнгүүд бас л ер нь өөрийнхөө одоо өөртөө гоё мэдрэмж төрүүлдэг зүйлдээ цаг гаргаж яана гэдэг чинь бас өөрийгөө хайрлаа бас нэг хэлбэр шүү дээ тий. Цаг гаргаж чадчихна гэдэг чинь. Бас гэрээ цэвэрлж юм. Гэрээнхаа юмыг зэгцлэхээр юу амар жаргал бидрэг шүү дээ. Нэг тийм цэвэр цэмцгэр байдлаа тий. Тэгэл ингээд шүгэ мүгэгээ онгоолгохоо бүгдээр нэг ингээд зэгцтэй хийзэн гэсэн болохоор амар гоё. Гэт нэг тайван мэдрэмж аваад гэртээ байгаа л амар санагдаад. Тийм л энэ да. Өөр тэгээд өмнө би чинь одоо нэг өөртөө ихтгэлгүй байсан гэдгсэн шүү дээ. Тэнгүүд би болохоор тэр үедээ ингээд бож байгаа хгүй. Одоо ер нь ингээд нэг тийм нийгмийн одоо хөөрхөн гоё гэх нэг тодтол байдаг шүү дээ. Одоо нэг стандарт гэх юм уу? Заавал нэг тийм туранхай бие тэнгүүдээ нэг тийм цэвэрхэн арьстэй. Яг тийм юмд ингэж одоо өөрийгөө нийцүүлэх гэж тийм юмд ингэж амар өөрийгөө харьцуулж тэрэндээ ингээ хүрч чадахгүй болохоор тэрнээсээ болж ингээ өөртөө ихтгэлгүй байдалтай байж мэйгаад тэнгүүдээ хөөрхөн охтууд л ер нь ингээ амар өөртөө ихтгэлтэй байдаг. Би бол яах вэ гэл ингээл өөрийгөө ер нь ингэж айгу муухай голдог тийм байдаг гэсэн байгаа байхгүй юу? Тэнгүүдээ би ерөөсөө тэр үедээ тэгэж ингэж өөрийгөө голхохын оронд зүгээр би ингээд өөрийнхөө байгаа ямиг ингээ гоё тордоол тий. Одоо өөрийнхөө одоо ингээд өөрчилж чадхуйц зүйлээвэл тэргээ ингээ гоё өөрөө өөрчлөөд
Заавал одоо ингээд нэг тийм бас үгээд штэ одоо намайг өстэй байгаар нь хүлээж авах маах гэл нэг тийм. Тэгээ би тэр үгэнд нэр жоохон яадгүй шүү дээ. Санал нийлдэггүй шүү тэр Би үгэнд. бас санал нийлдэггүй. Хүн ер нь яхаараад тэгээд одоо ингээд нэг тийм муухай сул талтай байлаа ч гэсэндээ заавал тэр байдлаа нөгөө хүнд ингээд хүлээн зөвшөөрүүлэх гээд байх албагүй шүү дээ ер нь л тий. Засах олдох юмнуудаа л засаалт хурдаад явах хэрэгтэй шүү дээ. Засч болох юмнуудыг бол зассан л дээ шүү. Тий. Хайш зан гаднах төрхий ч гэсэн өөрчлөл. Гэтэ хамгийн өөрчилж чадах хүний ингээд хүслээр болох хүслээрээ ингээд өөрчилж чадах юм хүний бие гэж байгаа байхгүй юу ер нь. Би болохоор тэрнээс бусад одоо айсан энтриг бол яг өөрчлөх жоохон хэцүү те. Хэцүү ингээ өөрийгөө жоохон даарж явнуул гэхээс бүр ингээд шууд нэг өглөөс өдрөмөд өөрчлөгдчихдөг юм биш ээ штэ. Цаг хугацааны биеийг бол ингээд өөрийнхөө дураар ингээ өөрчилж болохоор өөрчилж болох юмаа өөрчлөөл би хайрлуул өөрчилчөө тэрнийхээ дараа ингээд намайг хайрлаасаа гэж хүнээс хүсэх хэрэгтэй юм санагдаад байгаа шүү. Нөгөө нь бас тэгдэж штэ. Хүн өөрийгөө хайрлсан цагт бусдаар бас хайрлуулдаг гэдэг штэ. Тийм. Яг тэр бол яг үнэ. Надад л одоо зүгээр одоо тэр өмнөх жишээн дээрээ бас л одоо X ярих гэдэг ингээд байхгүй юу. Тэнгүүд тэр үедээ би ингээд бүх зүйл дээр нөгөө үнэ ингээд амар нэг тавьдаг байсан гэж байгаа штэ. Тэнгүүд нөгөө хүнээс ирж байгаа надад хариу маань тэр хүн намайг эргүүлээд намайг гэж ингэж харилдаггүй байсан байгаа байхгүй юу. Одоо ингээд зүгээр л энгийн жишээн дээр ярихад бол одоо хоол идээ гадар хооллох боллоо гингүүд би тэр хүний л идэхийг хүссэн юмыг дагаа иддэг. Тэнгүүтээ би яг өөрийнхөө идэхийг хүссэн юм иддэггүй ч юм уу те. Нөгөөнийхөө сонголтыг ингэж дагдаг. Тийм байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо нөгөөнийс одоо ирж байгаа хандлага гэх юм бол за энэ угаасаа намайг яаччихсэн ч ингээл намайг гэдэг юм чин дээ. Намайг ер нь ямар ч үйл гаргасан юм чи намайг л гэдэг юм чин дээ гэдэг нэг тийм хүү болоод малцай юм шиг юм гаргаад зан гаргаад. Тийм. Тэгээд тийм болчдөг те. Тийм. Тэнгүүд яахгүй тэр хүний буруу биш ч гэсэндээ ер нь бас надаас хамаарсан л юм болоо явчих таахгүй тэр чинь бас. Тийм шүү дээ. Тэр мөрний ихтэй хүнийг бид нар яаж ч өөрчлөхийг хичээгээд өөрчилж чадахгүй. Тий. Гэтэ чамд хайртай эрэгтэй хүн бол өөрөө хүслээр өөрчлөгддөг дөө ер нь. Тэгэл. Тийм чамд хайргүй хүн бол тэгээд ер нь тэгэл өөрийнхөө дураар л авах. Тийм тэгэл байдгийн байна гэж би бол хараал зүгээр ингээ хүмүүсийг харахад бүр ингээд чамд бүр онц туслаад уралцсан хүн бол өөрийнхөө яг тэр сул тал бүх юмаа ингээл засгаж амар хичээдэг юм байлээ гэж бодсон шүү дээ. Тэгдэг л ах та. Эхлээд өөрийгөө өөрчилчөөд гэхдээ эмэгтэй хүн эхлээд өөрийгөө өөрчлөөд өөртөө амар хайртай ээж л яг өөртөө амар хайртай зүйлтэй очих байхаа ер нь. Тэх бах. Өөрийгөө хайрлахгүй ингээ гаргуунд нь хачаад яаж өөр хүнээс хайр халамж мэдрэх гээд байгаа юм бэ тий. Тийм шүү дээ. Тэгээ бас одоо өөрийгөө гэхдээ угаасаа ингээ хүн хайрлахгүй хаарахгүй гэдэг хөө өөртөө ингээ амар хайртай арчдаг эмэгтэй хүнийг тий. Тийм шүү дээ. Яг нөгөө нэг өөртөө ингээд цагаа зарцуулж чаддаг. Өөрийгөө ер нь ингээд өөрийнхөө үн цэнийг ингээд ойлгоцсон эмэгтэй хүнийг ч гэсэндээ нөгөө эрэгтэй хүн ч гэсэндээ гоё үн цэнийг мэдрүүлж чаддаг байхаа миний бодлоор. Манай эмэгтэйчүүд тэгээд ээж болчихвол хүний ихнэр болчихвол өөрсдөө битээ аяас тий. Харин одоо яг тэгэж л боддоо шүү дээ. Эмэгтэй хүн чи одоо тэгээд одоо өөрийгөө нэг тавих гэж байгаа шүү дээ. Хүүхдтэй болсон ч гэсэндээ тэр үед өөрийгөө бас нэгт тавьсаар л байх хэрэгтэй юм шиг тий. Тэгээ хүүхэд нь гэтээ яг хүүхдтэй болохоор тэрийг сайн хэлж мэдэхгүй л юм. Гэтэ ерөнхийдөө хүүхдтэй болонгуудлал ингээл царай алдаал, таргалаал тэмүүлээ тэр төрхөө харж монгол бүр гутраад идэх ч хүмүүс. Тэгээ дээрээс нь сэтгэл гутрална илрээд ер нь гэхдээ байгаа байдал тийм юмнасаа болоо сэтгэл гутралд өртөд байгаа мó гэж би хараад байгаа шүү дээ. Тэгэл нөгөө бас төрсний дараах гормон тэгээ дээрээс нь төрсний дарааш нөгөө амар таргална шүү дээ хүн. Таргалал нөгөө нэг хамаг юм унжин тэнгүүд тэрийг ингээд энэ солонгос ээж нар болохоор бүр төрөөл баг 14 хоногийн дараагаас гизээ ингээл юу яадаг нөгөө монголчууд нөгөө ингээ яадаг гэдэг лээ. Би юу зүгээд ингээ ямар тааж ингээ нөгөө юу хөвлийг агшаах гэдэг. Тийм. Аха.
Солонгос эжнэр бүр 14 хоног баг төрөөд бараг л маргаашнаас нь хийсвэр хийгээгүй л бол өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд нь баг маргаашнаас нь шууд гизмэцээ ингээл тэгэл 14 хоногийн дараагаас нөгөө нэг эмчийн зөвшөөрлөөр заавраач гэх юм тасгал масгал хийгээл шууд биедээ амар анхаардаг гэсэн шүү. Тийм. Миний бие нялх байгаа, миний бие ийм байгаа гэж нөгөө өөрийгөө ингээ юмнаас хойш татаж суухгүйгээр амар өөрсөндөө анхаардаг гэсэн. Манай Монгол эзнэр тэг бас нэг манай уламжлал байна тийм Монголын. Гам барих хэвээр ингэх хэвээр гэдэг. Тийм. Уламжлал бас байна л та тэгээд. Гэтэ ер нь бол төрснөгаа дараа шууд өөртөө шууд анхаарч эхлэхгүй бол үеийн царай алдсан шүү дээ. Алдахаас өөр аргагүй угаасаа. Харин Тэр нойргүй тэр чинь хүүхэд нь шөнө ундтгүй 2 цагийн дотор сэрж нөгөө хуурайлаад сүү энтрийн уулгад ингэсэн шүү дээ. харин тэгээд Нойргүй дутуу явж байгаа хүн чинь бол угаасаа ямар өлегтэй ах вэ? тийм шүү дээ. Тэр үед гэхдээ яг ингээд бас нөхрийн халамж яг юу яхах те амар хэрэгтэй болох хаа те. Нөхрөө бас зөв сонгоцсон хүмүүс л айгүй зовлон мэдрэхгүй тэгээд хүүхд өсгчтэй гэсэн. Харин тийм гэсэн ш. Тэгээл гой зохицуулаад хоёр талаа зохицуулаад аль болох нэгэндээ илүү их ачаал өгөлгүйгээр те. Тэгдэг гэл ярианаа сонсч ялаа гэж туулж үзээгүй л энэ туулгалахтаа бодлогүй. Төрснийхаа дараа ч гэсэн өөрийгөө хайрлах нь яг нөхөртөө ингэж нөгөө нэг юу тавих хэвээр манай нөхрөөсөө ингээд шаардлага тавих хэвээр нөхөртөө. Хэдий яг нөхөр нь гараад ажилдаа явж байгаа ч гэсэн ажлаа тараад ирсэн гэртээ байж явах хугацаанд айлгуулах сайн тусалж явах хэрэгтэй хаа ер нь. Тийм бах. Эртний үнэ тийм шаарддаг зүйл. Тэгээд ихнэрээс хоол нэхэд илүү өөртөө хийж идээд. Бас амар бид нар л дүүнэрээ харахад ямар амар ядардаг гэлээ тий. Тийм штэ. Тэг хүүхдийн ингээд чимээнд л бас ядарчдаг байсан шүү дээ. Тийм штэ. Уйлж байгаа чимээнд ч гэх юм уу те. Тэгээ одоо яг өөрөө хүүхдтэй болчвол нэг өөрийнхөө хүүхдийн чимээ минээс бол ядрахгүй хөө. Муухай те. Тэгээд миний нэг бас нэг бодсон юм ингээд нэг ээж болоод ихнэр болохоор ч угаасаа нэг ахын асуудлууд амар их дарагдсан шүү дээ асуудлуудад. Аха. Тийм чинь ядаж за 7 хоногт нэг нь бол нэг байвал бас бүр гоё л ах. 7 хоногт нэг удаа, сартаа нэг удаа ч юм уу. Яг ингээд зөвхөн өөртөө цаг зарцуулдаг өдөртөө байвал гоё юм шиг санагдсан. Тийм хувийн нэг цагтай тий. Яг нөхөртөөгөөж орооцолдохгүй, найз нөхөстөөгөөж найз нөхөстөө уулзмаар байвал уулзч болж байна. Аха. Хүүхдээж ингээд одоо өглөө босож цэцэрлэгт нь явуулахгүй ч юм зөвхөн яг ганц бие юм шиг өнгөрөөдөг. Хүн өөрөө дуртай юм ийздэг, дуртай юм хийх юм хийдэг, шопинг хийдэг ч юм уу. Яг нэг тийм яг тогтсон нэг өдөртөө болвол тэр чинь бас өөрийгөө хайрлаж байгаа юм шиг ч тийм ер нь. Тийм. Тэгвэл бас нөгөө сэтгэл гаргаад төрсний дараах сэтгэл готрлоос ч гэсэндээ багт ч гэсэндээ жоо холуур зүрх байх. Тэгээд бас нөгөө нэг бид нар юу яд ч одоо ингээ найзлалтай нөхөртэй хүмүүс тэгдэг баха ингээд найзлалынхаа ингээд томдсон бодоол эсвэл ингээл жоо өнгөө алдсан бодоолк энийг чи хайжсэн гэртээ өмсч игээл өмсчихдээ шүү дээ. Би битээ тгээсэ гэж амар хэлхийг хүсдэг шүү дээ. Тийм үү. Гэхдээ үнд гэртээ байхдаа ч гоё байх юм шиг санагддаг шүү дээ. Ингээл нүүр амаа будаал ингээл амар ингээл байхын ч хайшин. Гэхдээ ерөнхийдөө өглөө сумдлаа нүүр гараа угаагаад цэвэрхэн нарны гэртээ байхдаа ч нарны дэс түрхээд чи нарны дэс түрхдэг гэртээ. Гэртээ түрхтүүш би. Би гэртээ хүртэл нарны дэс түрхдэхгүй өглөө ингээд амарсан өдрөө. Бас ч нүүр гараа угаачих юм бол тосоо түрх ингээ нарны дэсээ түрхээд тэгэл ингээ хувцас сольж өмсөө ямар ч тач тийм муухай хувцас гэртээ өмсдөг. Ямар ч тач цэвэрхэн шорт өмсдөг ч юм эсвэл гэрийн нөгөө яг хослолоод байдаг штэ. Тийм юм өмсөөд ингээ цэвэрхэн бахаар ингээ өөртөө амар анхаарал тавьсан юм шиг мэдрэмж төрөөд идэв надаа. Тэгээд гоё үнэртэй байгаад гоё тос үнэртэй тосмос хэрэглээд. Тэгэхгүй ингээд юмаа хайрлж ингээл нөгөө нөхрийнхөө тийм томцсон шорт морт одоо тиймэрхүү юм хүмүүс битгий авч өмсөж байгаарэ. Тийм шүү. Тэр чинь тэгэл өөрийгөө хайрлахгүй юм л гэсэн үг шүү юу. Тийм өөрийгөө одоо намайг харьцаж юм гэсэн.
бусад хүн ингэж чамтай хамаа намаагүй харьцаад ямар байдаг вүлээ. Мгм. Тэрийг өөрөө өөртөө битгий тэгэж хандаарай тий. Бас нөгөө эмгтээлэг байдлаа хадгалж үлдэх нь чухал аа тий. Ааха. Гэрээ эзэгтэй болсон ч гэсэндээ. Эмгтээлэг гоё ингээл бие авч ивэл гоё ах шин. Гэхдээ нөхөр нь ч гэсэн тэрийг хараад амар гоё мэдрэмж төрдөг баха ер нь. Тэгээд одоо хэдий ингээ байнга ам дээрээсээ хилээд байхгүй ч гэсэндээ тий. Уус эрэгтэй хүмүүс чинь нэг тийм илэрхийлэх юм байхгүй шүү дээ. Дотоод мэдрэмж илэрхийлэхгүй шүү дээ. Тийм нөгөө нэг яг цаанаа л нэг тийм гоё сайхан юмыг байнгын харах тийм хүсэлтэй цаанаа тий. Тэгвэл яг тэ тэгээд хажуудаа байгаа эрэгтэй өндөө өөрийнхөө хамгийн сайхан байгаа хувилбараа ингээ харуулад байвал бас хийндэл гоё шүү дээ тий. Бас нөхрийнхөө хайрыг татаал. Чи ингээд нөгөө амар стресстэй үедээ юу хийж өөрийгөө ингээд тайвшруулдаг вэ? Ер нь ингээд юу хийгээд таавал ингээд стресс чинь тайлбар нэг гоё гэдэг ер нь. Амар стресстэй үедээ бол би ингээд зүгээр гэртээ ганцаараа ингээд Netflix үзээд твтэх ч юм уу. Ямар нэг юм ингээд бодохгүйгээр хэсэг ингээд нэг жоохон нам гүм ингээд байх туртай. Та би бол илүү гэрээ зөвлөл. хувцаа ирэхэд гэж. Хувцаа ирэхэд нөгөө нэг шүүгэнэх бүх юмаа гаргаж ирж хаяах юм хаяад авч үлдэх юм авч үлдээ. Тэгэл тавьчих сонгочтой шүү дээ юмсан уу. Тэгэл яг тийм үед ингээ хаяах юм амар гарч ирдэг за амарсан уу. Тэгээ ингийн үед болохоор за бэжийг дараа нь хэрэгтэй гэж бодоод. Тэгээ яг тэрнтэй ижилхэн хүн яг өөрийнхөө амьдралаас хэрэггүй юмнууд авч хайж явах хэрэгтэй тийм ер нь. Тийм хэрэггүй юмнуудаа бас хайж явах хэрэгтэй. Тэрнээс гадна өнгөрсөнд одоо байсан өөрийгөө уучлалт сурах хэрэгтэй гэж би бас бодсон. Одоо хүн ер нь бол ингээл бусдыг уучлалаа би гэж ингээ өөрөө боддог ч гэсэндээ өнгөрсөнд одоо болж өнгөрсөн одоо өөрийнхөө алдаатай зүйлийг ч гэсэндээ дотроо ингээд өөрийгөө гоё уучлаад энэ чинь одоо миний дараачийн одоо хөгжлийн нэг юу шүү дээ шаталж шүү дээ гэж бодох ч юм уу тий өөртөөгөө ингээд инэрэнгүй зөөлхөн хандаж сурах нь бас өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. Бусдад ингээл хүн чинь бас ингээд гоё үг хэлээл гоё ингээд инэрэнгүй ханддсан шүү дээ ер нь бол яг тэрэн шигээ өөртөө ч гэсэндээ яг тэгэж ханддаг байх хэрэгтэй юм шиг байгаамаа. Тэгэл бас ингээд бусдад хизээч ингээл яа чиний старс чи муухай чиста муухай таргалч гэж тэр болгоны хилээд байдгүй ч гэсэндээ өөрийгөө ингээд толинд харчаал миний би өстэй юм аа гэл ингээл өөртөө айгу муухай өгнүүд бас айгу хэлэх гээд тохиолдол байдаг шүү. Өөргөө амар гоочлол тий. Бага амаа гоочлол. Харин тэгэж гоочлохын хооронд тэрийг засах одоо нөгөө нэг арга хэмжээгээ өөртөө авч сурах хэрэгтэй юм шиг байна тий. Одоо ер нь нэг тийм үг бас байдаг штэ. Амьдралдаа одоо хизээч авч байгаагүй зүйлээ авахын тулд амьдралаа хизээч хийж байгаагүй зүйлээ хийх хэрэгтэй гэдэг шиг. Одоо би ингээд илүүдэл жинтэй байгаа бол тэрийгэ яах вэ? Алга болохын тулд яах вэ? Дасгал үлээх хэрэгтэй, эрүүл зөв хаалах хэрэгтэй. Тэрийг өөрөө ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл тэрийгэ хийхгүй байж ижил надаас одоо өөр нэг юм хийж яхад нь тэрэнд нь ингэж муулаал. Нэг тийм муухай хортой зантай чадж байгаа хүмүүс ингээд тий зэв харагдаад байгаа байхгүй тий ер нь. Тий. Тэр л өстой муухай ер нь эмэгтэй хүмүүс ингээд хүнд амар муухай үг хэлэхтэй айгу сайн тий ер нь бас. Тийм муухай үг хэлэхтэй мууж гоошлохтай айгу сайн. Нэг бол ардуур нь ингээд амар болдог. Өмнө нь бол би яг нэг 2 жилийн өмнө бол тийм байсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол энэ зам бол үнэхээр муухай зам юм байна. Тэгэл нэг муухай тийм одоо өөртөө муухай энерги ч гэсэн ингээ хуримтлуулаад авахгүй хүн тэгэж муухай муулснараа. Ямар л ойлгох вэ? Одоо ингээл хүн чинь ингээ залуу настандаа өөртөө анхаараа өөрийгөө хөгжүүлэхээ боддог байхад чинь тэр миний одоо намайг энэ хороод дэлхий дээр амьдрдгийг ч мэдэхгүй хүнд би одоо энэ татаархаа ингээ гоочлаа суух ямар хэрэгтэй гэж. Тийм. Хайрын цаг хугацаа энерги байгаад тээ. Тэгээд бас нөгөө нэг бид нэр өөрсдөө хүнээс нэг муухай онцгойг сонсчоор бүр ямар эмзэгэлж бүр ингээд
бүр ингээд байнгын бодогдол мартдаггүй шүү дээ тэр үгийг. Тийш дээ. Тийм болохоор ингээд бусад хүнд хэлэх үгээ ч гэсэн ер нь аюу сайн бодож ийж дандаа бодож байж хэлэх ёстой те ер нь. Тийм болохоор хүнтээс ингээ гоё үг хэлнэ гэдэг чинь өөрийгөө хайрлаж байгаа юм биш үү те. Эргээд нөгөө хүнээсээ бас өөрийгөө уулна. Яг гоё үг сонсч те зөрүүлээд. Тийш дээ. Одоо хүнд ингээд яг ингээ гоё байна да гэж боддог ч гэсэндээ ингээ гоё үг яг тэрийг ингээ бас илэрхийлж чаддаг хүмүүс бас байдаг штэ. Ер нь бол би бас яг тиймэрхүү байсан аахгүй юу. Ер нь ингээд тэр чинь гоё штэ. Чи ийм байж штэ гэдэг яг тэр нөгөө комплимент хэлэхдээ жоохон муу тэгсэн мөртлөө ингээ дотор ингээ бодчихдаг, бодоо өлтчихдэг. Тэнгүүд одоо би болохоор бас жоохон найзуудаасаа тиймэрхүүг сонсоод идэх байхгүй юу. Манай одоо ингээд найзууд ингээ надад амар гоё өгнөд ингээ байнга хэлдэг байхгүй юу. Ингээл хөөе минь найзтай ингээд амар гоё жингаас чинь ингэж тэгж гин гэл тэнгүүд би ингээ баярлаа гэтэл нөгөө хүндээ зөрүүлээ ингээ юусэн юм хэлэхгүй. Тэнгүүд нөгөөд минь дараа надаа ингээ сүлд нь гомдлсон. Чи ингээд угаасаа ингээд илэрхийлж чадахгүй байгаа хгүй тэрээга тий. Нөгөө нэг илэрхийлээгүй өссөн болохоор илэрхийлж чадахгүй юм боддог. Тэнгүүд би тэглээгээд одоо нөгөө нэг тэр хүний ингээ муухайгаар боддог бол биш байгаа байхгүй юу. Зүгээр ингээ сайн сайхны дотор ингээ боддог мөрчлөө тэргээл лам дээр гаргаж хэлж чадахгүй байгаад байдагсан. Тэгээ би одоо тэрийг ингээ засаж байгаа байхгүй. Би чадахгүй гэд байх юм байхгүй. Энийгээ ч гэсэндээ би ингээд юу хилээд ингээд энийг өөртөө бас ингээ бас нэг сургах ёстой зан чанар юм байна гэж бодоод байгаа байхгүй. Ааха. Тийм байна тий бас гоё сэтгэл хөөрл мөөрл сэтгэл доторх энэ төр зөв илэрхийлж сурах хэрэгтэй байна тий. Тийм. Заавал ингээд гоё юмад биш зүгээр онцгой санагцсан юм хүртэл зүгээр илэрхийлдэг байвал зүгээр ер нь эмхтэй хүмүүс маань. Тийм таалагт одоо нөгөө найзынхан ч юм уу тэ одоо дутагдaltaй зан чанарын ингээд гоё хөнгөн зөвөр бас хилээд өгөх хэрэгтэй штэ найз юм чинь тий. Тэр нь одоо ингээд тийм таалагдахгүй муулаад байгаадаа биш зүгээр ингээл чи энийгээ засчвал ийм штэ гэ ингээд гоё хэлж бас болно. Тэгэл тийм л энэ дөө. Өөр бас өөрийгөө хайрлах тал дээр хүнээс хит их юм битгий хүлээгээрэй л гэж. Хүнсээс битгий их тавиарэ. Ер нь хэн бугаатч вэ? Бүх хүн яг ингэ чам шиг байхгүй шүү. Чам шиг ингэ сэтгэхгүй, чам шиг байхгүй, чам шиг ингэ хүнд юм хийж өгмөр санагт ингэ нэг юм сэтгэлээ саандахгүй тий. Тийм болохоор нөгөө харьцаж байгаа хүнээс ээж дээр, эргэн тойрныхоо найз нөхөр гэр бүлээс ээж дээр хит их хүлээлт битгий тавиарэ. Тэгэл дараа нь өөрөө л шархлаад гомдоод үлдээ шүү. Угаасаа ер нь бол хүлээл тавиад ер нь тэр хүмүүс ч гэсэндээ одоо чиний өмнөөс амьдраагүй болохоор чамд ч гэсэн заавал хариуцлага хүлээх ер нь бол албагүй тий. Тийм болохоор тэгэл ер нь өөрөө өөртөө л найдаж гоё. Эцээ чамд чийл байгаа, надад би л байгаа. Өөрийгөө л гоё тордож хайрлж явъя даа л гэж ер нь сүүлийн үед айгүйх бодож ойлгоод байгаа шүү дээ. Эцээ тэгээд яг өөртөө ч хамт үлдэх хүн өөрөө л энэ тий нэрээ. Тийм шүү дээ. Бүх хүн хажуунаас яваад өгөхөд тэгээ өөрөө л ганцаараа үлдээ шүү дээ тэгтээ. Тий. Одоо хитрхий гинэ. Хэдий тэгээд ах トゥ ингээ хамаатас одоо байгаа ч гэсэндээ ер нь тэгээд эцээт хүн өөрөө л байгаа. Өөрийгөө л харьж яваа. Эцээт байгаа хүүхд мөхт болчихвол тэгээ хажууд өөр хүүхд маань үл. Гэтэ өөр хүүхдэд ч самбал яваад өгөндөө тий. Тийм шүү дээ. Одоо ингээд ээжигээ харахаар ингээд би одоо хажууд нь бас байж чадахгүй л шүү дээ. Би тий тэгэл яваал биш нэг л өдөр тэгээд. Тийм шүү дээ. Нөгөө юу гэдэг вэлээ? Үүрнээсээ гараад юу гэдэг гэхгүй. Нэг үг хэлэх гэсэн чи. Үүрнээсээ нисээл одно ч лөө. Яа. Хүний хүүхэд юу гэдэг эрдэм сураад ирэхэд юу гэдэг вүлээ. Нэр нэг нөгөө манай хамаатны л ах надад нэг юу лээ эрдэм сураад ирэхэд за марччихлаа. Ямар ч тааш нэг тийм үг байд юм а та нар тэгээд өөртөө гүцгээд ойлгочих таа гэж.
өөр ерөөхдөө бол тэгэл миний хувьд гэвэл одоо өөрийгөө хайрлах үйл явц ойлголт гэвэл энэ л энэ да. Тэгээд яг бүрэн гүйцэд ингээд тайлбарлаж өөрийнхөө ингээд бодож байгаа тайлбарлаж илэрхийлж чадаагүй гэж магадгүй. Ерөнхийдөө бол ингэж би бодож байгаа. Тэгээд бит хоёр ч гэсэндээ ерөнхийдөө бол сүүлийн 1-2 жилээс л яг ингээд яг ингэж бодож сурж авсан те. Ерөнхийдөө бол өмнө нь бол тэгэл бас л яахаа мэдэхгүй л явдаг гэсэн шүү дээ. тийм яахаа мэдэхгүй. Сонхоод байгаа л за ингэдэг юм шиг байна гээл. Тийм. Угаасаа жоохон ч байсан. Тэгэл хүн чиндээ амьдралынхаа явцад үргэлж суралцаж явдгаас хойш тийм ээ. Энэс цааш нэг тийм бас хүнд муу юм хийчихгүй юм шиг, хүнд буруу юм хийчихгүй юм шиг л харин гол хичээж байгаа болохоор тэгээд. Ер нь бол тэгэл нэг хүнд гайхахгүй амьдрах шиг сайхан байхгүй шүү дээ гэж. Тэгээд бас нөгөө нэг алдаа малтаа хийгээд ч юм буруу шийдвэр гаргаад нөгөө алдчихдаг үедээ аим өөрийгөө нөгөө аим зэмлчих гээд идэв шүү дээ. Тийм шүү. Бистэ ямар тэнийг юм бэ? Бистэ ингэчлээ тэгчлээ гэл. Битинээр тэгэрээ тий. Тийм шүү дээ. Угаасаа хүн алдж ижил сурна. Алдаанаас ухаарад явдаг шүү дээ. Тийм шүү дээ. Болохоор дахиад алдаа гарахгүй байх гэж хичээхэд л болно шүү дээ. Алдахгүй хүн гэж байхгүй. Тэглээгээд бас нэг амар одоо ямар ч юм тийм. За ингээд бас тоохгүй яваад иж болохгүй. Тий. Ер нь тэгэл жоох ухаантай. Амьдрцгаанаа хідүүлээ гэж. Хичээнэ. Ухаан л зарж амьдрахгүй бол энэ орчлонд ер нь болохгүй шүү дээ. Тий. Тэгээд ер нь бас энэ их амар стресстэй ингээд нийгэмд бас өөрхөн гоё аз жаргалтай болгодог, дуртай болгодог хоббигоо хайж олоорой гэж бас хэлээ тий. Тий. Хоббигоо нэг холоос хайгаад илүү зүгээр л яг ойрхон юу вэ гэдгээ бодож үзэх шүү дээ тий. Гар доорох юм юу вэ? Эсвэл бол ямар нэрийн зүгээр энгийн юмнаас хүн амар аз жаргалтай мэдрэмж авна. Хоббигоо болгочих болно шүү дээ ер нь. Тийм шүү дээ. Гадаа гараад дуу сонсоод юм хараад суухан ч бас хобби үйдэг хүмүүс байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ямар нэг юмд угаасаа хүн дуртай байж л таараа тийм болохоор дуртай юм олоорой. Дуртай юмтай байж ижил гоё аз жаргалын мэдрэмж. Ер нь бол тэгэл өөрийгөө хайрлах гэдэг процесс чинь өөрийгөө аз жаргалтай болгох үйлдэл хийх гэсэн багцлаад хэлэхэд бол тийм ээ. Тийм. Тэгэл хортой юмнуудаас холдуулах өөрийгөө. Тийм. Тэгэл хоёрхан л зарч юм. Миний хортой юмнаас холдож өөрийгөө жаргалтай болох юм хайртуулах. Тэгэл болоо миний юм. Хоёроо нэлээд олон жил болсон тий. Тийм шүү дээ. Одоо л ер нь ойлгож эхлээл явж байна бас тий. Гэтэ ийм эрт дөнгөж 20-д тий 20 гаруй насны нэр ойлгож байгаа нь бүр амар гоё тий ер нь. Тийм шүү дээ. Одоо нэг тийм амьдрал зохиогоод хүүхдтэй болохоос өмнө ингээд өөрийнхөө хувь хүн дээр ойлгоцсон байна гэдэг чинь бас болж байгаа байхгүй. Ойлгоцсон байна уу? Ойлгох үйл явц нь ингээд явагдаж байна гэдэг чинь тий. Одоо энийг наацхан иймэрхүү ойлголтоо ч ойлгоогүй явж байгаа бай хүмүүс байгаа шүү дээ. Манай 40 мөчтэй их ч болоо тэгээд одоо л өөрийгөө би өөрийнхөө дуртай юм хийх хэрэгтэй юм байна. Нэг бага мөрөөдлөө биелүүлнэ энэ гэл одоо л тийм яаж эхэлж байгаа байхгүй юу? Тэр хүн бүхэл 40 жил яаж амьдрах ямар амьдралаар амьдрсан бэ гэж бодохоор бүр амар гомдмоор байгаа зү тэр хүний өмнөөс гомдмоор байгаа зү. Тийм харамсалтай тий. Бүхэл өчтөн миний өмнөөс өөрийгөө ингээд золиослоод амьдэрсэн. Хүүхдийнхаа төлөөгөөд амьдэрсэн. Бүр амар харамсмаар байгаа байхгүй. Манай Монгол их ээж нар чинь тэгээд айгу инэрэнгүү штэ тэгт. Хүүхдээ дүүгээ их жахнараа гэлээ айгу өөрөөсөө илүү бусдыг ингэж дандаа илүүд боддог. Хамгийн өөрийгөө бодох хэрэгтэй тийм ээ? Тийм шүү. Тийм байна. За өөр тань ярих юм байна уу? Өөр нэрээ сонгуул болох гэж байгаа юм л ш Монголд.
Өнөөдөр нэрээ сонгуультай бүртгүүлсэн шүү дээ. Тэгсэн тэгэл яг сонголт бүртгүүлээд саналаа өгнө гээл гэсэн чи тэр олон нэр дэвшигчтэй нэрээ баг нэгийн ч танихгүй л ш би бол Хэдэн хүмүүсийн таниад байгаа. Фэйсбүүкээс ингээл юм болж уншихаар зүгээр нэг худлаа нэг PR хийцэн гараад би юм бичлэгнүүд орж ирээд маргаашнаас одоо сонгуулиас эхэлнэ. Маргаашнаас үнэ? Сонгуулиас сурталчилгаа эхэлнэ гэсэн. Тэ алаан болох бах та. Тэгээд нөгөө нэг олон танил хүмүүс бүрий хоорондоо алцаад амар болж байна тийм. Тэр самдаа өнтер одоо юу вэ гэдэг байхгүй юу туцсан гэж тэднийг ингэж сурчлаа тэдний талд ороод байгаа юм бол ядаж зөв хүнээ дэмжилдээ ядаж. Гэтэл өөрийнхөө дэмжмээр байгаа зөв хүн нь өөртөө мөнгө өгөхгүй байгаа юм билгүй дээ. Тэснэ амар гоё үгээр өөртөө ингэж хаазаална те ингээл юу гэдэг арчилсан нэгэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй энэ гэдэг үгээр амар яатсан. Тэд нар ч одоо ингээд инфлюенсер олонд одоо нөлөөлөгч гэдэг хүмүүс штэ. Тим хүмүүс байж одоо нэг тийм юмэрэ байж нэхэр бас жоохон нөлөөлж. Яг нөгөө нэг тэдний чинь нөлөөлж байгаа хүмүүс болохоор одоо яг тэр нэг дөнгөж насанд хүрээд эхэлсэн. Тэгээ яг 18 19 тий сонгуулийн насны залуу үеийнхэн байгаа хгүй тэр залуу үеийнхэн чинь юмны наад цааныг одоохондоо арай бас ойлгоогүй хөгтөж гисэн байгаа штэ зөндөө. Тийм штэ. Тэгмээд өөрийнх нь тэр нөгөө дэмжиж сонсдог үзэж хардаг хүн нь тэр хүнийг дэмжингүүд за би энийг дэмжих хэрэгтэй юм гэж ойлгоод тэр хүн саналаа өгөх тийм юм магадлал айгу өндөр байхгүй юу те. Тийм болохоор битгий тэгж мөнгө авч өөрөө хөдөлтөл та. Харин тэртээ тэр нөгөө нэг мөнгө олох боломжтой зөндөө л байгаа шүү дээ тэр та нар штэ. Гэхдээ тэгэл нэр хугарахаар ясуугар гэж тэгэл тэр гоё ингээд карьераа мэдгээ ямар ч тач амар. Тэгээ бүр хамгийн амар нь одоо сонгуульд басан штэ. Тэр тэгээ монголчууд бүгдээрээ мартна гэж боддоо. Харин юу ч болсон ингээл бүр нэг худлааны хитгэн 7 хоног ингэж шуурчин бол тэгэл мартчихдээ штэ амар. Мартахаас гадна бүр нөгөө хүнийх нь ингээд хамтлагын өндөр болоод бараг нөгөө нь хожоод үлдчихдэг үстэй. Битгий тийм байл та нэр юмыг жоохон уншиж судлаад жоо шүүлтүртэй хандаад. Гэтэ яг тийм нэг мөнгө аваад сурчлагаа хийж байгаа нь тодорхой ахт. Битгий тэгээ бүр ингээ хэтэрхээ тэр хүмүүсийг яалтаа дэмжиж өөгшүүлэлтэй тийм. Гэтэ манай одоо ихэнх нь бас яг тийг юу яагаад байлээ. Бас эсрэг байр сууриа ингээд илэрхийлээ нөгөө хүмүүсээ ингээд тэр байдлаа илэрхийлээд лээ. Уул нь одоо энэ инфлюенсерүүд тэгэж яхахын оронд ингээд хүүхдүүдийг зүгээр сонгуулаа өгөөрэй гэдэг дээр уриалсан бол арай өөр ихгүй тий. Ийм замаар өгөө шүү одоо арга зааварчлалын сторигоор очихсан хэлдэг ч юм уу. Тийм шүү дээ. Сонгуулаа өгөх нь биднэрт ямар ашигтай ирээдүйд яаж нөлөөлөх үү гэдгийг нь ойлгох хэрэгтэй байхгүй тийм. Тэгвэл аргад нөгөө юу ийд цаас тэрийг өгч яадгийн эцэг ээж аавал өгнө зээж аавал тэгнээс гэл бүр нөгөө нэг манай нэг Ахмад үеийнхэнд ингээд татгцсан тий. Харин миний нэг саналаар дутуул гэж энэ гэсэн тий. Тэр манай Ахмад үеийнхэн ч бас ерөнхийдөө бас жоохон нөгөө мөнгөний харж сонгоод байгаа байхгүй юу. Тэрхэн тэр хугацаанд нэг тэтгэврийн нүсгэнгээд амлцсан сквад бол одоо нөгөө хангамж юугийн зээлийн тэглэнгээд хамбалцсан хүмүүс нь авч саналаа өгöd байгаа байхгүй юу ер нь. Тэгэхээр тэр эцэг ихтэй гэр бүлийнхантайгаа ч гэсэн ер нь сайн ярилцаад хэнийг дэмжүүл бид нарт ирээд ятаж ирээдүгөө бодолтой өөрсдийнхөө ирээдүг бодолтой хүнийг биш юм гэхээр тийш өөрсдийнхөө амьдрах орчинд нөлөөлнө шүү дээ. Амьдрах орчин стресс гэдэг ийм бодхоор тэр яхан би битээ стресстэй. Тэгээ хоёлаа гоё. Тийм өөр хүүхдээ бас айтайхан орчинд өсөчмөр л шүү дээ нэрээ. Тийм шүү дээ. Одоо бид нар ч гэсэн өөрсдөө гадаад байхгүй шүү дээ угаасаа. Бид нар ч гэсэн их орондоо очиод сайхан амьдрмаар л шүү дээ. Тийм.
Тийм болохоор нэр гадаадтай солонгостой монголчууд маань ч гэсэн нэрээ онлайнаар бүртгүүлээрээ тий. Тэгээ онлайнаар бүртгүүлээд очоод саналаа өгцгөөрэй гэж бас уриалмаар байна. Тийм. байгаа хүмүүстэй тий. Монгол байгаа хүмүүс нь онлайнаар бүртгүүлчихгүй үстэй тий. Монгол байгаа хүмүүс бас онлайнаар бүртгүүлж болох юм билээ шүү дээ. Тэгвэл онлайнаар өгчих юм уу гэрээсээ? Үгүй зүгээр бүртгүүлэх нь онлайнаар, өгөх нь очоод өгнө. Бид нар ч гэснээр тийм шүү дээ. Эндээсээ бүртгүүлээд тэгээд элчин дээр очоод өгнө шүү дээ өөртөөх нь биеэр. Түрүү жил мэл чи онлайнаар Монгол байгаа хүмүүс онлайнаар бүртгэхгүйсэн биз дээ тий. Биш ээ түрүү жил гэж түрүүчийн сонгуулаа. Мэдгүй. Мэдгүй та. За тийм байдаг юм биш. Өнөөдөр бит хоёр айгу хөөрхөн сэдвээр ярилцлаа тий. Айгу гоё л надалаа. Тэгээд энэ удаагийн подкастыг ингээд өндөрлцгөөе. Дараагийнхаа подкастаар уулзтлаа. Түр баяртай. Bye. Bye. Сонгол өгцгөөрэй манайхаа.